За студид маань Монгол улсын гавьяд тээвэрчин, пауэрлифтингийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Намхад Орж, за мөн бодибилдингийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Мичитма, мөн бодибилдингийн тамирчин Нар Мандах нар ирсэн байна. Өглөөний мэнд сайхан өглөөний таад өглөөний мэнд. Баярлалаа. Манай студид үнэхээр хүндтэй зочин ирсэн. Тэр дундаа сүүлийн 2-7 хоногийн хугацаанд Facebook орчинд бол үнэхээр од олон гялалзж байгаа хүмүүс ялч манай Намхад Орж байгаа. Энэ талаарх мэдээллийг Нар Мандах хүргэх байхаа. Тэ юу болж өнгөрлөө? Манай өвөө сая Монголын бодибилдингийн холбооны Монголын мистер 2020 гэдэг тэмцээнд 30 жилийн ойд ороод тэгээд тэр би постлаа. 70 настай хүн гэдэг ийм тэмцээнд орж байгаа манай өвөө гэсэн чинь ингэ амар хандлт аваад одоо ингэж сууч. Танд өөртөө ямар санагдав? Их гоё санагдсан. Одоо манай ингээл хөргөн ач мач маань бүгд ингээл дэмжээл манайхан. Тэгээ ингээ пост-мостонд оруулаад өвөөгөө бас ингээд бас энэ 70 нас хүрсэн хүн бас ингээ энэ хэрэгтээ би хаагаа аваад би энэ тамирыг бас оролдоод ингээ явж байгааг дэмжээд тэрэнд нүү сэтгэл бас их өндөр байгаа. Маш олон гоё урмын үг танаар бахархсан үг зөндөө байсан. Харахад үнэхээр таатай байлаа. Ер нь бол сайхан байсан. Таны хувьд хизээнээс хичээлж эхэлсэн бэ? Би бол ингээд 2004 оноос эхэлж яг энэ спортоор хичээлсэн. 2004 онд бол би бодибилдингээр анх орж исэн 54 настай. Тэгээ 2004 он, 2006 он, 2010 онд би яг мастер англи гэж одоо тэр үед 38 настай улс ордод өрсөлдөд 3 удаа төрүүлж байсан. Тэгээ 10 жилийн дараа 70 насны дээрээ сая энэ бодибилдингийн тэмцээнд ороод ингээд бас хөрөл медаль авсандаа бол маш их баяртай. Тэр их бэлтгэл юм та. Энэ бэлтгэлүүд би байнга хийдэг. Одоо 2004 оноос хойш би тасралтгүй одоо 16 жил хийж байна. Пауэрлифтингээрээ бол 15 жил хийж байна. Тэгээ өдөрт одоо 7 хоногт 3-аас 4 удаа бэлтгэл хийдэг ерөөс нэг ч тасралтгүй. Тэгээд тэрний хийсний хүчинд л одоо ингэж ийм хүнд юм өргөж одоо ингээ би хаа маань ийм сайхан ингээд ийм явж байгаа л гэж боддог. Одоо яг энэ хүрэл медаль байна тийм ээ? Тий. Сая энэ бим гарагт тий. Тий. Сая одоо ингээ хагас өдөр ороод Монголын мистер 20 оны тэмцээнд ороод тэгээ 30 жилийн ой нэрмж тэмцээнд ингээ надыг бас урилгаар оролцуул таасын тэмцээнд ороод энэ залуучууд бас өргөлдөөр болооч гээд тэгээ би өөрөө ороод бас чамгүй бас бэлдсэн. Тэгээ тэрнийхээ хүчинд бас энэ улс ордтой одоо 50 настай саяных чинь 50 наснаас дээшээ гэж орсон. Тэгээ тэр улс ордод өрсөлдөөд бас ингээ хөрөл медаль авсандаа туйлын их баяртай байна. Баяр хүргэе. Их баярлалаа. За, Мичитмагийн маань хувьд мөн баяртай байгаа хаа. Одоо үлгэр дуурайл авдаг хүний хаажид ингээ суудсан. Тэгээд өвөөгөөсөө ер нь анх одоо спортын талаарх олон гоё зүйлсүүдийг анх суралцсан болоо да. Тий, намайг жоохон байхад чинь одоо дэглэм гэж бас мэдхгүй хоолны дэглэм гэж үүдин гэхэд л намайг одоо 4 5 6 настай байхад л өвөө дэглэмтэй байдаг байсан. Тэр үед яг анхаарч ирсэн. Тамирчин хүмүүс чи ингэж иддэг байсан юм байна. Ямар гоё том болоод ийм бол идэх юмсан гэж бодож ирсэн. Яг одоо ингээд тэрнийх нь ингээд уламжлал болоод яг дэглэм барил ингээд тамирчны зам мөр хөвөл явж байгаад бол амар их баяртай байна. Одоо та хоёрын хувьд ер нь ихэр удаа хичээлж байна? Би бол яг хичээлээ 6 жил болж байна. Би бас 6 жил. Гэр бүлийн хувьд мөн тамирчин гэр бүл байгаа шүү дээ. Танилцуулаач. Таны хүүхдүүд. Манай хүүхдүүд бол 5 хүүхдтэй одоо 4 тамирчин тэр дундаас нь одоо манай ач охин одоо ингээд бас энэ спортоор хичээллээд одоо олон улсын хэмжээний мастер, улсын алтан мөнгөн медальтай улсын авраг болж исэн. Тэгээ Аз ТВ-с хөрөл медаль авч исэн одоо 17 онд. Тэгээ ингээд бас энэ спортоор ингээ уламжлаад манай хүүхдүүд ингээ явж байгаад сайн. Манай хүүхдүүд ерөнхийдөө манайхан бүгд спортын талаар. Манай Баярмаа бол одоо бас энэ хөндийн өргөлтөөр бас Монгол улсад анхны эмэгтэй тамирчин гэж гараад 2004-2008 оны Олимпиад ороод 2012 онд Монгол улсын гавьяат тамирчин гэдэг цолыг анх хөндийн өргөлтөөс анхных нь гавьяат тамирчин гэдэг цол авч хүртэж байсан. Тэгээ бас хүүхдүүд бол бүгд бол спортын үндэсний бүх чөлөө өтөх энэ төр барилддаг манай хүүхдүүд. Алтан хуйг одоо манай том дунд төв очир хуйг, баг хуу ган хуйг ингээ бүгд бас спортоор хичээлдэг байсан. Энэ ерөөсөө таны үлгэр дуурайл уу? Ерөнхийдөө би ерөөсөө хүүхд байхасаа л энэ спортоор энэ 7 дугаар ангид байхасаа эхлээд үндэсний бүх барилдаж байгаа. Тэгээд хоошоо 67 онд барилгын
Тэмстэй бол хойно очингуудаа бас Оросд одоо сонгомол барилдаан гэж байсан тэр үед манай Монголд бол хөгжөөгүй байсан. Тэрийг 2 жил барилдаа. Ер нь хүүхэд байхын л спортлог байсан. Эренгүүтээ тэгээ эндээ бас жоохон үндэсний өх сонгомол барилдаан хөндийн өргөлтөөрийн нэг 70-71-2 онд жоохон хийж байгаа. Тэгэл тэрнээс хойш би энэ тээврээр одоо энэ хөдөлмөрийн хаагараг эхлээд 30 жил би хөдөө яваа. Тэгэл тэрүүгээр бас яг тэр хөдөлмөрөө үнэлүүлээд Монгол улсын гавьяа тээвэрчин гэдэг цолыг бол 2000 онд авчихсан. Сайхан юм аа. Та ер нь аль залбирт ер нь их тууштай, амжилттай яваанаас харагдаж байна л да. Ялангуяа энэ сүүлийн үед энэ залуучуудын хувьд бол бодибилдингаар хичээлэх тоон бол ихсэж байгаа харагддаг. Гэхдээ харамсалтай зарим тохиолдолд дундаас нь шантраад орхих ч юм уу иймэрхүү тохиолдод их байна. Та энэ дэрийг үжилэх вэ? Ер нь бол юу яаж байгаа? Энэ бодибилдингийн фитнесийн юунууд бол их хөгжиж байгаа. Одоо залуучууд бол одоо би өөрөө бас фитнесийн гүйлүүд явж байна. Залуу хүүхдүүдтэй бас ингээ багшлаад явж байна. Тэгэхэд бол эрчимтэй хичээлж байгаа. Одоо залуучууд бол би бас их урам зоригтой байгаа. Ягаад гэвэл одоо бие хаагаа хөгжүүлэх гээд өөрийнхөө эрүүл мэндэд заавал тэгээд том тэмцээн дэлхийн аварга янз бүрийн тэмцээнээс медаль авахтаа гол нь биш. Хамгийн гол нь гоё бие зөв хөгжүүлээд эрүүл ингээд сайхан явж байгаад нь барьж байгаа. Юу нэг хичээлж байгаа. Одоо фитнес клубуд бол манай Монголд бол одоо их боллоо. Тэгээ төр засгаас бол одоо ингээд фитнест явахад одоо тэр нийгмийн даатгал энэ юу яадаг ингээд тэрийн тэр урмаар нь одоо манай залуучууд энэ залуучууд гэхгүй одоо 40-оос дээш 50-аас дээш настай улсууд бол их явж байна. Би галбираа одоо ер нь бас өөрийнхөө биеийг бас бодож тэрэнд нь бас би их баярлж явдаг. Бас үлгэр дуур аль болоод хүүхдүүдтэй бас зөвлөгөө өгөөл тэгэл явж байдаг. Та гурав ер нь хамт бэлтгэл хийжсэн үү? Гүү бэлтгэл. Та гурав хамт бэлтгэл хийхгүй мүү? Бэлтгэл хийхгүй мүү та хоёр? Тустай нэг клуб дээр хийдэг болохоор минийх ч одоо бас тустай ингээ power lifting гэж манай Монголд анх хөгжөөд одоо 2005 оноос хойш 15 жил би яг энэ спортоор хичээлж байгаа. Тэгээ 15 жилдээ одоо яг өөрийнхөө мастер ангилд бол 14 жил төрүүлсэн. Тэгээ дэлхийн аваргыг би 3 удаа хийсэн. Аз төвийн аваргыг 4 удаа хийсэн. Тэгээ яг энэ спортоор бас өөрийнхөө хэмжээнд бол одоо бас тодорхой амжилтуудыг гаргаад дэлхийд бас зөх хэмжээний рекорд энэ тавиад өөрийнхөө одоо жинд. Энэ үү? Яа тийм наад чинь одоо 15 онд дэлхийн аваргад явж байсан 200 кг татаа төрүүлж байгаа ийм зураг. Хөө 5 жилийн өмнө гайхалтай юм аа. Одоо ч гэсэн би ингээ сая 1 сарын 7-наас 10-нд манай улсын аварга болсон. Анхныхаа улсын аваргад ороод 4 алтан медаль авсан. Суултаараа 180 кг суусан. Даталтаараа 200 кг татсан. Чэйжний шахал 117.5 шахсан. Одоо яг 70 насны дээрээ. Тэгээ энэ амжилт гаргаад явж байгаа дээр өөрөө сэтгэл бас их огшоод тэгээ тэрэндээ байх урам ороод тэгэл бас ингээд байнгын бэлтгэл хийгээл яваад. Хүн ер нь байнгын бэлтгэл хийж яхад жоохон амжилт гаргана нөхөс нэг хэсэг хийгээл хайчаал ахаад хийгээд байх юм бол хүн ерөөсөө тэр амжилт гаргахгүй. Тэгээ төлөвлөгөөтэй, системтэй одоо 7 хоногт тийм ажиллаа хийж байгаа хүн бол 7 хоногт 3 хийгээд байхад бол их гоё байдаг. Би залуучууд их хийж байна. Одоо манай шавнар хөгшинч байна, залууч байна. 60 хүрч байгаа улсууч байна, 50 хэдтэй хийгээд одоо надтай 4-5 жил хичээсэн улсууд мастер ангилд ороод улсын аваргаас алтан мөнгөн медаль аваад одоо хорондоо дорж гээл байж. Тэгэхээр манай Ахмад Тамирчин, Маан Чулуун, Цэгмэд, Баасандан багш гээл одоо өгд байж байна. Таны яг амьдралын хэв маяг ер нь ямар шухан өглөө эдэн цагт босоод орой хэвчэн таны яг би өглөө бол ихтэй босоод өглөө болгон гимнаст хийдэг би. За. Одоо 20-30 минут бол одоо өглөө яг өлий дээр нэг аяг ус уучаад тэгээд ерөөсө байнгын тэр 20-30 минут бол би яг өөрийнхөө хөдөлгөөнийг би бас нэг юм хэлэх гэж байгаа марч. Би 1917 онд юм байна. Одоогоос 3 жилийн өмнө. Миний нуруу суусан. 2017 онд. 2017 онд. Тэгээд миний 3-4 дэх нуглам суучаад бүр яг гэвтэрт ороод. Тэгээ би энэ гарант мэдгээд эмнэлэг твтэй тэгээ надад хагалгаанд ор гэв. Тэгэхээр зэрэг манай хүүхдүүд ч хэлээ та хэрэггүй юм зүгээр жоохон хөдөлгөөн хийсэн дээр. Тэгээ гэртээ гарч ирээд нэг сар хэрээтэй байгаа. Тэгээд хөдлөөд тэгээ ерөнхийдөө энэ хөдөлгөөнөр яагаад одоо миний нуруу бол зүгээр болсон. Тэнд бол эмчнэр бол та юм өргөдөг 200 хэлмэл өргөдөг гэж яриад байхад та одоо ястаа болохгүй гэдэг. Тэгээ би чи хийгээд 3 сар болоод тэгээд би шууд босч ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо би 20 хил үтэл 200 кг татаал өргөөд явж байна. Тэндээ хурам болсон. Тэгээ хөдөлгөөн гэдэг л их гоё юм байна. Манай хүүхдүүд бол их тусалдаг. Манай одоо энэ том банд бол одоо спорт бол их дэмждэг. Тэр аавыгаа одоо жишээ нь нуруу үтсэн баг тэр нурууны ормоор одоо тэр татлага тийм юмуд авч игэл тэгэл өөрөө хөдөлгөөн
Тэгээ тэр мөрөөр ерөөсө хөдөлгөөн гэдэг юм л хамгийн гол юм. Хоолтой яаж ин та? Хоолт бол яг ерөнхийдөө Тэмцээний үед өөр үү? Яг энэ бодибилдингийн үед бол хоолт бол арай өөр. За. Тэгээ одоо тусгай одоо хоол одоо янз бүрийн ногоо цагаа одоо нүндэг янз бүрийн юмнууд идэнэ. Миний энэ павер лифтингийнх бол тэхгүй. Тэгээ хоол бол яахгүй. Тийм учраас бас яг ингээд фитнесийн бодиг шиг ингээд явах юм бол бас юм хүндий мөр гэж чадахгүй. Гэхдээ миний жим бол ер нь бол нэг 70-71 хилэл байдгийг өөрийнхөө жинд. Тэгээд тэр хэрэндээ л өөрийнхөө жинг одоо 3 нүглоод өргөд байгаа гэсэн. Таярт өвөөгөө бахархаж байгаа хаа. 200 хил гэдэг чи одоо энгийнээр яг тайлбарлал нэлийн хүндтэй орох уу одоо жингийнхөө тайлбарлаад өгөөч. Тийм 70 кг тон 200 грамм гэж чинь ер нь маш тийм байна. Чадвар ундаг байна гэсэн үг. Техник. Өөр ер нь юу суралцдаг өвөөгөөсөө? Анх яг тэмцээнд орж ахтал тэгдэг байсан. Оронгот миний охины шилбэн арай жижигхэн байна да. Хөл дээр ингээ өлмий дээр ингээ зогсоотой гэдэг. Тэгэж айгуух шилб хийж мэд. Тийм жижиг деталууд дээр айгуух. Энэ аав насны спорттэй бас бүх мөх барилдаг бас өндөө өргөлтээр жаг гэж хэлжсэн. Тийм учраас энэ аавын хандлагаагаад биений галбирын төрөл ер нь их хөөрхөн байсан. Жохон бахын л юм хөөрхөн гоё шил бүх сайтад ингээл ер нь бас ингээд яг энэ спортоор би бас яг хичээл нь бодоогүй л дээ. Тэгсэн чинь энэ ч өөрөө хичээллээ. Бүр үнэхээр тууштай. Бүр яг тэр хичээлж байгаа юм да. Бүр өөрийн гэсэн юмараа зүтгэж байгаа тэгээд ийм амжилтанд хүрч байгаа байхгүй. Тэрнээс энэ спортод бол ер нь яг өөрөө мэрэлт гаргахгүй байх юм бол амжилтанд хүрэхгүй. Тэгээ манай энэ ач охин бол одоо өстой мэрэлтдээрээс уухгүй хичээлдэг тийм шаардлахгүй. Тэгжээж юм бас тийм гоё битэй шүү. Манай хөргөн бол өстой мондөг. Манай хөргөн ч одоо бас яг энэ бодигийн юугаар хичээлээ 4-5 жил болж байгаа. Одоо улс аврагын тэмцээнд бас зөндөө орсон. Тэгээ бас ингээд бас манайд ороод ирсэн ингээд спортын хэрүүл орд багтсан болохоор бас их баярлагдав. Тэгээ өөгөө бас их дэмждэг. Та ер нь яг энэ жишээ нь бодибилдингээр хичээлж эхэлж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол тодорхой баг зэрэг алдаанд гараад идэг л шиг бие халаалтаа дутуу хийснээс болоод бэртэл гэмтэл авахаас ахуулаад та энэ дэр бас үлгөөхгүй. Ер нь бол яг би юугаа ер нь бэлтгэлээ зөвл хийх хэрэгтэй. Бас хамаагүй гит огцом хийгээл, гинт хайчаал, ахаад хийгээл тэгэл юусе яг чигд системтэй яг тэр юугаар нь хийгээ явж яхад бол бэртэл бол гарахгүй. Гайгүй. Ер нь бол улсууд зарим нэг харж яхад нэг хэсэг явж байгаа, сар явж байгаа хайчаад сар гарan болж байгаа ороод ирэхэд нөгөө хуучин энэ өргөж энэ чадхаа болчдөг байхгүй. Тэгэхээр зэрэг улсууд ингээд байнгын явах. Тэгээ ер нь улсууд их байнгын явж байгаа. 7 хоног ажил хийдэг улсууд бол 3 4 тэгэл явж яхад бол ерөөсөө бэлтгэл би бол хизээ тасрахгүй. Хийхгүй л байх юм бол байхгүй. Нэг сар хийгээл 2 сар хийхгүй байжгаад эргээл ороод ирэхэд ерөөсөө нөгөө гой би хаана аваа гой болж ирсэн юм уу ч байхгүй болсон. Багшаа би бүр байхгүй болчлоо гэдэг байхгүй манай. Та түрүүнд амьдралаа хэм маягийг ярьж байгаа бас арай өөр зүйлээр явчлаа. Энэ их чухал хаа. Таны одоо энэ их амжилт гаргаж байгаа спортоор тууштай хичээлж байгаа амжилт гаргаж байгаагийн нууц мөн таны одоо энэ тутамдаа хэрэгжүүлж буй амьдралын хэм маягууд. Энэ бол одоо ингээд би гэр бүлтэйгээ одоо анх 67 он танилцаад одоо 52 жил болж байна. Гэр бүл бол батлуулаад 50 жил болж байна. Тэгээ хамгийн гол юм бол одоо гэр бүлийн хүн. Амар дэмждэг ерөөсөө. Одоо ерөөсөө бүх юмыг л одоо ерөөсөө өөрөө бараг л юмд орох гэж байгаа юм шиг л хоол унд тэгэл одоо бүх юм. Тийм учраас л би бас энэ амжилтгаа. Тэгээ хүүхдүүд дэмжиж байгаа. Тэгээ хамт олон одоо ингээ сайхан улсууд манайдаг та одоо ийм сайхан байна одоо ингээ бас энийг хайж болохгүй шүү. Тэр тусмаа бол манай том банд бол одоо энэ спортыг л орхиж болохгүй шүү. Тааштай өргөсөр байгаа яаш байл тэ. Тэгээ их дэмждэг. Тамаар гэр бүлийн хүн их дэмждэг. Тэр ч одоо ингээ 5 хүүхэд гаргаад 11 ачцээ 30 үзсэн хүн би. Та тэр болгон их нэртэй хайртай гэж хэлж чадчихна уу? Ер нь хэлдэггүй яах вэ? Одоо тэгвэл зурдаар нэг хэлчихгүй. Гэсэндээ хайртай шүү л гэж хэлээ. За. Одоо энэ жилийн тэмцээн та гурвын маань хувьд юу төлөвлөж байна? Бэлтгэлүүд ер нь хэр хийгдэх вэ? Одоо энэ тэмцээн одоо сая эхний тэмцээн 1 сарын 10-наас 7-наас 10-нд болсон. Одоо дараагийн тэмцээн бол 3 сарын 3-наас 6-ны хооронд хөвтэй шахалтай улсын аварга байгаа. Тэгээ 6 сард ингээд тэмцээнүүд Азийн аварга, дэлхийн аваргууд, 8 сард бас улсын аваргууд бас энэ 2 төрөлд байдгийг. Говцтой говцсгүй гэдэг. Тэгээд тэр улсын аваргууд болно. Бүгдөөрэнд нь бэлдээ. Бүгд мастер ангилтай. Бичиж маяг. За миний хувьд бол яг улсын аврагтаа бэлдээд орох. Тэгээд цаашаа ирэх боломж нь бол Азийн авраг руу явах.
Улсын аваргаас ирэх авчвал Аз руугаа орох нь байна. Тийм гэсэн. Энэ жил Азийн аварга болохоор Хайнаанд болж байгаа. 15%. Тэгээ яг адилхан 5 сарын эхний 7 хоног улсын аварга болно. Тэгээд тэрний дараа 7 хоног нь Азийн аварга. Хэрвээ топ 3 доорх юм бол Азийн аварга руу явна. Ер нь яг энэ улсын аварга ер нь том тэмцээн уралдаанд ороход хэдэн сарын өмнөөс ерөнхийдөө эрчимтэй бэлтгэлээ хийж эхэлт юм бэ? Ер нь бол банкын бэлтгэлтэй байдаг. Тэгээд харин нөгөө дайт хоолны дэглэмдээ за нэг тэмцээний 100 хоног гэж яг тийм да. Яг 100 хоног яг чанга дэглэмээр яг ороход ер нь яг бэлэн болдог. Та нар ингээ гэртээ байж байхдаа бүгд ингээл гоё бүгд нэг гэртээ нэг л тийм нэг би над ингэ төсөөлөд байсан. Бүгд нэг гэр бүлээрээ гоё биетэй. Тэгээ спортыг дээдлсэн ийм хамт олон гэр бүлийнхэн бол ястаа нэг налаагаал ээждэг бах та. Тийм ээ намхад орж. Тийм ер нь бол ингээ манайх чинь спорт гэр болохоор манайх ч одоо би ингээ ихээс 8 удаа 7 эрэхтэй нэг эмэгтэй. Тэгээ 11 13 онд тэр ургийн баярыг хийжээс 7 5 жилийн дараа нэг хийсэн. Тэгээ тэн дээр цуглаал байж хат манайхан л бол одоо бүх спортын юугаар ингээ манлаа ирдэг. Одоо хүчний талын юм тэгэл одоо ингээ бүх юмараа. Тэгээ тэрүүгээр одоо ингээ манай ах トゥ өнөр бол одоо намхад орж ахах бол одоо аргагүй спортлог гэрүүл юм аа гэх. Тэгээ манайхыг 2010 онд нийслэлийн тэргүүний тамирчин гэрүүлээр шалгаруулж ирсэн. За. Энэ бол том шагналын алдаж байгаа хгүй. За ингээд та гуравтаа маш их баярлалаа. Ирүүлэх аз жаргал хамгийн сайхан бүхний хүсье. Та олон медалуудтайгаа дахиад хэдүүлээ сайхан уулзгыг ерөөлцгөө. За их баярлалаа. Ингээд бид бүгдийг өрчилж уулзуулсан танай телевизээр хамт олон эрүүл мэнд аз жаргал ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.